Таны хувьд мах хизээ худалдаж авсан бэ? Махны үн ямар байгааг мэдэж байгаа? Мэдж байгаа. Ингээ мах ямар үнэтэй байгааг мэдэж байгаа. Би бол одоо яг өөрөө явж худалдаж авсан гэж ёстой худлаа яриад байх. Манай гэр бүлийн хүн аваад явж байгаа шүү дээ. Мэдлгүй явах тээ. Бид маш байнга мах худалдаж байгаа шүү дээ. Монгол хүн чинь. Хамгийн сүүлд 3-7 хоногийн өмнө баха сар арай болоо авсан баг. 38 м болцсон байсан шүү дээ. Тэрнээс хойш одоо яаж байгаа юм бол сүүлийн 2-7 хоног мэдгүй. Яхи би энэ бол суудаас авна их. 30 гаруй төл ах шиг шүү дээ. Гэхдээ манайх бол ер нь дандаа л мах авдаг. Гэтэ ер нь сая нөгөө махны үн ерөөсөө тийм буугаагүй л дээ. Хэвээрээ л дээ. Хүчит шонхор цагтараас урж идэр очиж авсан гэсэн. Тэнд одоо үхрийн мах 38-тай л байна гэдэг ч л шүү дээ тий. Тэгэхээр энэс илүү бууж шилж байгаа мó ер нь мах үнэтэй байна гэл нийслэлийн засаг дарга энэ төр хоцруулаад гэсэн биш юм. Тэгээ одоо тэгээ яг шин тэгвэл мах үнэтэй байгаад байгаа улам махны үн нэмэгдээд байгаа юм бол нийслэлийн засаг дарга нь шинэ нийслэлийн засаг дарга битээ илэрэн засгийн газар ч гэсэн хоцроход одоо бас болох юм шүү. Мах ч одоо яах вэ тий үнэ бид үнийн үнэхээр дийлэх боллоо. Махнаас гадна нэрэгдээ амьдрал энэ олон татвараа одоо бид юу яах юм бэ тийм ээ. Засгийн газрын ингээд оруулж ирж байгаа энэ хуйлууд нь хүртэл ерөөсөө юу болохгүй наа. Өстой нэг шал түүхий тий орж ингэж буцаж шít. Зүгээр манай нам бол ерөөсөө засгийн газрыг хөцруулна гэдэг дээр л юу гişүүдэрийн гар үсэг зуруулаад 42 гişүүнээс бараг ихэнх нь зурцсан гэж л тийм одоо тэгэл зурна гэж бодол явчихна. Би бол одоо яг өөрөө явж худалдаж авсан гэж ёстой худлаа яриад байх. Манай гэр бүлийн хүн аваад явж байгаа шүү дээ. Бид нар бүгдээрээ л мах идэл амьдарч байгаа юм чи. Саяхан хүртэл би яг одоо түрүүгийн хагасанд төдөө яваал ирлээ. Үхрийн мах бол нэрээ өвн айхтар өссөн. Түрүүгийн 7 хоногтой харьцуулахад л өссөн байна гэд хүмүүс ярьж байна. Тэгэл 33-4 мянга болцсон. Өшөө цол мах гэдэг юм бол бүр илүү үнэтэй байх шиг байна. Хоньны мах л гэхэд хамаагүй өссөн 24-7 мянга гэл яригдал явж байна. Тэгээд сая одоо бүтэн хонь авлаа гэтэл айхтар үнэтэй дуулж 700 мянгаар авчихсан байна гэнэ. Одоо манай нэг танил бас сая хөдөө явж байхад л надаа ярьж илээ. Тэгэхээр нөхцөл байдал бол өндөө амаргүй байж байгаа. Тэгээд тэн дээр нэмээд одоо шүлхий гарлаа гэдэг сурагч дуулдаал явчихж штэ чинь зах зээлд яаж нөлөөлөх үү, үнэнд яаж нөлөөлөх үү бид нар бүгдээрээ л яг энэ зовлон хамт хуваалцаал явж штэ. Мал гаргадаггүй үед махны хомсдол үүсэх эрсдэлтэй үед махны нийлүүлэлтийг алдагдуулахгүй байхаа үднэс нөөц бүрдүүлээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нөөц өөрөө тэрэндээ төсвөө сайн гаргаж өгсөн байх хэвээр ялангуяа хот суурин газруудад тэр юугээ нөөцөө сайн бүрдүүлж өгсөн байх хэвээр. За яг тэгвэл зах зээл гэдэг чинь өөрийн нийлүүлэлт эрэлтийн л уулзвар дээр явж байгаа шүү дээ. Үн тогтож байгаа чинь. Тэгэхээр нийлүүлэлт чинь уг нь сайн байж ивэл үн харьцангуй тогтвортой байх магадлалтай. Тэгэхээр тэрийг зах зээлийн тэр зарчмаар барьж ажиллах хэрэгтэй. Түүнээс хэн нэгэн загнаад үн буулгадаг юм өстой биш шүү. Одоо ногоо гарсан тэгээд 100 тэгээд хонь мал таргалаад ирэхээр махны үн буурдаг шүү дээ. Тэр цагт болцлоо шүү дээ тий. Тэгээ буулах гэсаар идэл одоо угаасаа жамаараа буурах. Одоо тэгэл буурна шүү дээ. Одоо наадам төгс чинь юу байх вэ? Мал таргалаад ирэн тэгэл махны үн буурна да. Ер нь зүгээр энэ савлгаа удирдлагын чанартай ахуй амьдралын тийм цаг уурн тийм нүүдлийн мал ахуйтай газрууд бол нөөц байх хэрэгтэй. Тэгээд зойр байх хэрэгтэй. Тэр хөргүүр зойрны юмыг аль болохоор төсвөөс ингээд компаниуд сонгож аваад мөнгө олгоод тэгээд даатгаж өгдөг штэ тий. Даргагүй тэр чинь өөр яах вэ гэдэг байдлаар хийж байгаа штэ. Ер нь бол аль болохоор эсэргээр хөргүүр зойр хадгалах чиглэлийн бизнес хийж байгаа хүмүүс хөнгөлтөө зээл тэр тоног төхөөрөмжийн галь нутгад чөлөөлөх иймэрхүү нэг шууд биш байдлаар тэгээд шууд төсөөс ингэж мөнгөөр хөтлөж авалт хийдэг. Иймэрхүү байдлаар л хийхийг зорих хэрэгтэй л дээ гэж боддог. Өнгөрсөн 7 хоногийн хагас өдөр авсан. Яг гоо манайх бол дийлэхтэй үхрийн мах иддэг. Тэгээд 33-34-аар авсан. Гэхдээ гол нь жоохон ясмастай мах авдаг. Нэг цул мах авдаггүй. Засгийн газар хэдийгээр мэдээлэл хийгээд байгаа боловч дунд чатанд ажиллаж байгаа албаа агч нарыг хариуцлага тооцохгүй байна. Өөрөөр хэлбэл дор чанар сайдын харьяанд байдаг байгууллага. Энэ байгууллага ажиллах ёстой. Тэрнээс биш ерөнхий сайд юм уу салбарын сайд энд 1000 тийчлээд ямар ч нэмэргүй шүү дээ. Тэр
ажил хийх ёстой төрийн цалин аваа сууж байгаа монополийн эсрэг газар гэдэг байгууллага тэнд төрийн чиг үүргийг хуулиар хэрэгжүүлэх үүрэг хүлээгээд байж байгаа байхгүй. Гэтэл тэнд зүгээр нэг төрийн хангамж хэдлээ сууж байгаа тэр даргаыг зайлуулах хэрэгтэй. Гэхдээ ерөөсөө юм аа. Махны үнийн өсөлт байлаа. Энэ бол олон хүчин зүйлээс хамаардаг. Нэгдүгээрт энэ нийлүүлэлт нь өөрөө бас хязгаарлагдмал байна. Тэрэнд учир шалтгаан байгаад байгаа. Сүүлийн 2-3 жил одоо Монголын тодорхой бүс нутгуудад бас зодорхон байсан. Дээр нь ган гачигтай байжгаад иргэд малаа өвлийн одоо тэр хүнд цаг үеүүдэд мэдээж чарган дээр хорогдуулахгүй тулд бас хэр таарсан үнээр зах зээлд борлуулалт өнгөрсөн жил бол өргө үрээтэй хийгдсэн. За дээр нь бас энэ жил ч гэсэн тодорхой бүс нутгууд төвөл тийм сайнгүй байсан. Тийм учраас хаврын гэдэг юм уу энэ нойтон махны шинэ махны нийлүүлэлт хязгаартай л байгаа байхгүй. Тийм учраас нойтон махны үнэтэй байна. Нойтон махан дээр бол хэдүүлээ үнэтэй үнгүй тухай ярих одоо бол бас тийм их зохимжтой зүйл биш. Энэ бол яа харахгүй Монголд жилийн жилд хавард шинэ нойтон мах үнэтэй л байгаад байдаг. Гэхдээ